энэ жил бид хоёрын хувьд бол 25 жил гэр бүл болоод 25 жил болж байгаа болохоор ер нь бол сар болгон ингээд бүтэн жилчгээ нэг гоё дурсгалтай юмнууд хийгээд явъя гэд төлөвлөсний дагуу 3 сард хоёулахна хайрын хот болох Франц улсын Парис хот руу ялсан. За хоёулахна явсан болоод ч тэр юм уу тэгээд богино хугацаанд явж байгаа болохоор яг хэрэгтэй гол юмнуудаа үзээд тэгээд нөгөө анхаарал тавих хүмүүс их байхгүй байсан болохоор хоёулаа маш их одоо дурсамжууд ярьлаа. Энэ 25 жилд хоёулаа хамгийн анх яаж батлуулж асан гэрүүлээ болж асан. За ирээдүй болж асан. За тэрэн дор нь юу болж асан, хаана яаж очиж юу болж илаа гэж хоёулаа маш их дурсамжуудыг, хуучныхаа дурсамжуудыг сэргээж ярьсан гоё аялал байлаа. За Францад ирээл цагийн гарын хувьд бол шивэдээс арайж гоё дулаахан тийм байсан нөхцөл байсан. Тэгээ битээр хувьд ингээд ажлын өдөр нэгд өдөр тааруулж авч байгаа болохоор аялал жуулчд бол арай жоохон баг гэж ботсон ч за үнэхээр бол Парис бол аялал жуулчлах юм байна. Нэгд өдрөхэд л бол ерөөсөө битүү хүнтэй ерөөсөө байнга л хаашаач орсон маш их хүнтэй байсан. Тийм болохоор одоо тэгээд бас энэ улиралч нь бол нэг тийм аялал жуулчлалын улирал бас биш байгаа шүү дээ. Яг ингийн улирал байхад ийм хүн байгаа юм чинь за жуулчдын аялал жуулчлалын улирал юм уу эсвэл амралтын өдөр тарах юм бол за үнэхээр их хүнтэй байх юм байна да гэж хоёлаа ярилцаж байлаа. За бид хоёр Францад очиод яг гоё Францын гоё амтыг хоол одоо амттан тэр амтыг мэдрхийг хүсчээсэн. тэгээ зөвхөн нэг болохоор хаанаас яаж гоё амталж чадах вэ гэж бодож байгаад яг Цамхагтгийн хоёр давхарт нь байдаг Мадам ресторанд хоёлоо захиалж явсан хоолоо орон зог барьсан. За энэ бол үнэхээр гоё төгс гоё амтыг мэдрүүлж чадсан гоё ресторан байсан. За одоо эхлээд нөгөө ихний зууш тэгээд үндсэн хоол амттан гэж за бүр үнэхээр бүр айлын ч өөлгөргүй үнэхээр гоё амттай бүр нэг сүүлийн хэдэн жилээтэйгөө тийм нэг өвөрмөц гоё амтыг мэдэрсэн. За хоолны дээр соус тал дээр бол за үнэхээр гоё бүр тасархай амт байсан. Би ер нь бол өөр газар тийм гоё соустай хоол идэж үзээгүй байсан байна. Эсвэл бид хоёр яг гоё тийм гоё мэдрэмжтэй хоёул 25 жилээ тэмдэглээ явж байгаа шиг мэдрэмжээр хэвсэн болоод тэр юм за үнэхээр бүр нэг хүн бол ер нь бол Франц руу ялсан хүмүүсийг энд очиж тэр хоолны амтыг мэдрээсэй гэж хэлмээр санагдтал тэр гоё хоолыг идэж чадсан. За тэгээд хоолоо идэх зороо цонхороо хараад син бүрнийг хараад сох маш гоё тааламжтай гоё эсэ. За тэгээд яг нөгөө Парисын Цамхагтай ойрхон буудал буусан болохоор маш их давуу талтай байлаа. Өдөр нь нэг ирээд гэрэл асааг байх үед нэрээ гэрэл ассныхан дараа нэг ирээд тэгээд тэр нөгөө нэг энтэй ойрхон чинь цагаан хаалга бас байт юм билээ. Парисын Цамхагтай ойрхон тэрийгээ үзээ. Тэгээд эргэн тойрон син бүрнийг бол нэг тал талаас нь харлаа. Син бүрний тийм юуны аялал гэдэг юм байна. Завны аялал. За тэр аяллыг бас үзчихвэл их гоё санагдсан. Битээр хувьд бол жоохон алхаж явал гоё илүү гоё юм мэдэрч ойрхоноос харах юм шиг санагдаад хоёлоо алхаж явсан. За тэгээ битээрийн байрласан буудлын цонхоор Парисын Цамхаг маань харагдаж байсан болохоор их гоёлаа. Өглөө орой ялангуяа гэрэл насаад маш гоё үзэсгэлэнтэй байсан шүү. За тэгээд орой битээр бас гэрлийн насны дараа цагаан алган дээр ирж бас зураг авах болж
энэ дэргэн таарны гоё сонирхолтой уран барилгуудыг үзлээ. Ер нь бол алхаад явж байхад алхан тутамд барилгууд нь маш гоё уран. Тэгээ дээр нь маш гоё уран зураг тийм хийц загвартай тэр байсан ерөөсөө барилга болгоныг л ангааж хойлоо харсандаа бүр ингээд аюу гоё сэлээд уран зураг баримлыг бол төрөл бүрээр нь хийсэн байсан. За тэрийг харж бол үнэхээр гайхширсан. За Франц бол тэгэл макароныг өнгөөр нь алагладаг. Макароны хот шүү дээ. За амт нь бас үнэхээр гоё тийм нялуун биш маш гоё таалагддаг. Кофетэй авахд үнэхээр тааламжтай тийм гоё амттан шүү. Тэгээ хоёлаа Луврын музей үзэхээр одоо үзэх гэсэн боловч за үнэхээр их очиртай байсан. За нэгт өдөр штэ бүр очрон тэр гадна дотн дээшээ доошоо ерөөсөө зөв мушгиралцсан маш их очир байсан. За бит хоёр пледэ захиалаг байсан тул за ашиггүй дээ. Плед захиалсан бол хоёлаа бүр баалрах байж гэж бодогдсон. Тэгээ яад бол бит хоёр чинь маш хурдан хугацаагаар явж байгаа болохоор аль болох хурдан орохыг бодож байгаа. Тэгээд за зөвөр л нэгд өдөр юм байгаа юм чинь амралтын өдөр бол ажиллаж ушлын улиралд бол заавал ийшээ чинь бол ороход бол нэрээ бүрстэй бараг өөрөөс ахуулаад очролт юм уу гэмээр байсан шүү. Луврын музейн тэр доор байдаг харин юунуудад дэлгүүрүүдийг хэсэж бахан өнөгт чулуунуудыг харсан. Тэгээ миний бодлоор бол энэ чулуунууд нь одоо бид нар ингээ Бээжинд очиод гойл чимбэлийн газар ордог штэ. Тэгэхэд яг л нэг юм чулуунуудыг ингээ янз бүрээр нь хийц загвараар нь тавьсан байдаг. Яг тэрийг авчрал тавьсан юм шиг тийм санагдсан. Яг тийм Францын өнгө төрхийг харуулсан тийм нэг өрөмц юм надад бол нэг санагдаагүй. За 0% бол үнэхээр асуудалтай юм байлээ. Гадуур явахад ерөөсөө нийтийн тийм 0 ариун цэврээ юу байхгүй байсан. Тэгээ хоёул зөндөө алхсан болохоор хөл өвдөд тийм хүн тэрэгц болсон. Энэ л аюу сонирхолтой юм билээ. Ингээд үзэж харангаа барилга башин үзэж харангаа гоё хүн тэрэгц цогоод явахад гоё эсэ. За тэгээ алдарт фариси дэрхэн сүмэнд ирсэ. За энэ гадаас бас нөгөө хайр дурлал илтгэсэн цоожнууд хүмүүсээ хөлөгцсөн байдаг юм билээ. За энэ маань болохоор ерөөсөө тийм очор маш их байсан мөртлөө маш хурдан яваад орчт юм билээ. Хүмүүс нь орол тойролд гарч байгаа болохоор маш хурдан явсан. За дотор нь ороод бүр үнэхээр гоё тийм амар амгалан мэдэрсэн. За тэгээд тэр барилгын хийц маяг уран бүр нэрээ юугаар хэлхий аргагүй үнэхээр гоё тэр цонхны шигтгэ болгоны гараар ингээ нааж исэн хэдэн зуун жилийн өмнө ингээ хийсэн гэж бодохоор маш агуу нэрээ хөдөлмөрч тэр дээр хүмүүсийн ухаан гэж нэрээ ямар агуу байсан бэ гэж бодогдсон. Тэгэл хүн болгоо ишээ сайн сайхныг өөрдлөж орж байгаа болохоор нэг тийм гоё амар амгалан тайван нэг гоё тийм дулаахан нэрэг өгсөн. За аль ч орны ер нь бол ганда хэд сүм дурхад яг л нэг тийм мэдрэмж авдаг да. Яг л тийм гоё мэдрэмжийг авсан. Тэрний хажуугаар энэ уран баримл энэ уран зураг гэдэг за тэр хийц загварыг харах гэж нэрээ бүрээстэй нэг удаа хараал зөксөд амар үнэхэр гоё нөхцөлтэй гоё хийсэн байсан. За үнэхээр бас аялаад ингээд зорж очиж байвал одоо Францтайгаа тэр олон гоё музейнүүдийг үзмээр их санагдсан. Надад энэ уран барилга гоё уран зураг энэ баримлаар бол илүү энэ Францд энийг үзвэл илүү гоё юм шиг санагдсан. Яг бол зүгээр л энгийн зүгээр гадуур байгаа барилгууд л ихэд л ийм гоё одоо уран одоо загвар хийцтэй тэгээ баримлтай ийм байгаа юм чинь. За тэр музейнүүдийг үзсэн бол баг нүдээ бүр сэргэж ам ангаах юм шиг санагдсан шүү. Энэ юуны гадаа очроо одоо дархийн сүмийн гадаа очр их байсан ч хүмүүс ингээд аягүй хурд дурсаад нэг хаалгаар нөгөө хаалгаар гараа явж байгаа нь хүмүүс ингээд үзэл
явчихж байгаа болохоор тэгээд их хурдан санагдсан баг. Тэгээ бас үнгүй юм бэлээ. За барилгуудын тэр юу бол тэр одоо энэ хүмүүсийн тэр өдөр тутмын ах үе амьдралыг харуулсан энэ баримл. За эдрийг бүр зүгээр л захын эмийн үзэл би ингээд шогширж байгаа юм чинь. За тэр мөсөө үзэл бүр өстой үнэхээр гоё мэдрэмж авах юм байна гэж бодсон шүү. За тэгээ хоёулаа маш богино хугацаанд явсан болохоор эндээс гараад өөрснөөхөө нэг байлсан буудал хүртэл алхаж явах зураа бол маш их гоё тийм юунуудыг үзсэн. Ерөөсөө барилга болгоны гадаа бүр анга зогсмор санагдтал тийм гоё барилгануудыг харж авсан. Тэгээд ичнээ тэгэж хоолоос үзэж байгаа мөртлөө тийм мэдрэмж авч байгаа юм чи ойроос үзэх юм бол бүр гоё илүү мэдрэмж авах юм байна даа л гэж бодогдож явж байлаа. За тэгээ хоёлаа урд өдрийн тэнд янз бүрийн ресторанд орж жоохон цохимжгүй хоол идсэн болохоор дархийн Сүмийн хажуу талын шууд мэдгэр нэрсэн Аз ресторанд орё гэж бодоод нэг хятад хоолны газар орж хоол идсэн. Тэгэхэд бол үнэхээр Аз хоолоороо жоохон гоё дулаахан тийм халуун хоол иддэг болохоор их гоё санагддаг. Тэгээ хоёлаа алхаж явах зураа ингээд юуны бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр явлаа. Тэгээд яг жуулч зориулсан болохоор ерөөсөө гудам битүү бэлэг дурсгалын зүйлээр дүүрэн байсан. Тэгэл алхаж явах зур ерөөсөө алхан тутамд гоё уран барилга. За тэг син мөрөндөө нөгөө нэг зэвний аялал хийж байгаа хүмүүс байгаа. Тэгээ миний бодлоор бол ингэж явж үзснээс алхаж яваа тэр гоё барилгуудын гоё уран баримлыг үзүүл илүү гоё тааламжтай санагдаад энэ завны аяллыг хийгээг байгаа. Тэгээд хөөгдгөө бас ингээд алхахад асуудалгүй байгаа болохоор хоёулаа сайхан алхаад ойр зурхаан ямар гоё юм бэ үзчихье гэж бодоол бараг зөндөө алхсан. Тэгээд сүүлдээ хөл өвдөө тэр хүн тэрэгт цоход их гоё байсан. Бас юм үзээд тэр ч бас бараг хөлийн алхалтын дайтай явж байгаа болохоор тухтай гоё юм үзэж явсан. За тэг алхаж явах зурөстан нэг нэрээ уран гоё хийц заавар барилга бол үнэхээр их байсан. Бүр ингээл энэ ч хэдэн зуун жилийн өмнө хийсэн гэж бодохоор бүр амар гоё санагдаад байгаа юм чинь. Тэгээ ингээд энэ олон жил яг л энэ хэмжээгээр ингээд байж нэгдэг чинь ямар агуу сайн тийм одоо ямар хийж тэнийг яг гоё ингээд байгаал ингээд хадгалж байгаа гэдэг бас агуу юм да гэж их бодогдлоо. За тэг хоёлаа таралцсан газраа гоё зураг авахлал энэ барилгуудтай баримлуудыг ангаатал нь харж авсаар байтал. Нэмэгдээд цаг маш хурдан өнгөрсөн байсан шүү.